Баярлалаа, мэдээ үргэлжилж байна. Оюу толгой компани ус бохирдуулсны төлбөрт 5 тэрбум төгрөг төлөх шаардлагатай эдий ч төлөхгүй байгаа талаар усны газраас мэдээлсэн. Тэгвэл оюу толгой компанийн хувьд ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй ч хаягдал усны дүгнэлт гарсны дараа төлөхөө мэдэгдсэн байна. Хамгийн их ус хэрэглэдэг аж ахуйн нэгжийн 1-р Эрдэнэ төлбөр үүний дараа оюу толгой компани ордог. Гэтэл өнгөрсөн хугацаанд оюу толгой компани хаягдал усны төлбөр төлөхөөс татгалзаж ирсэн. Тэгвэл өнөөдөр тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтэд усны газарт хүргүүлсэн байна. Дүгнэлт хизээ гарах нь тодорхойгүй байгаамаа. Нөхөн сэлбэрлэлтээр авч байгаа 13%-ийг та нар бохирдуулсан байна гэж үзэх юм уу те. За хэрвээ тэгж үзэх бол тэрүүнийг ямар хэмжээтэй, ямар бохирдуулагчаар бохирдуулсан зэргийг нь лаборатори шинжилгээний дүнд үндэслээд тодорхойлоод за түүндээ холбогдох ногдох төлбөрийг нь тогтоох юм. Тэгэхээр яг одоо бол бид нар хэр хэмжээний усанд ямар хэмжээний төлбөр тогтоохыг нь бол хэлж мэдэхгүй байна. Яг процессын дагуу яваад усны газар дүгнэлтээ гаргахаар энэ төлөв мэдээлэл илүү тодорхой болно. Мөн усны газраас оюу толгой компани нь усны нөөцөө худал мэдээлсэн байх магадaltaй хэмээсэн юм. Учир нь 2008 онд усны нөөцөө 876 литр секунд гэж мэдэгдсэн бол 2015 онд 918 литр секунд, өнгөрсөн онд энэ тоо 1000 литр секундыг давсан байна. 11 оноос хойш тасралтгүй ашигласан 21 ходог дээр юуны төвшингийн бууралтууд ажиглагдаад байхад тэн дээр нэмэгдүүлж орж ирнэ гэдэг. Нэг бол нэмэгдүүлж орж ирж байгаа бол нэг бол 14 оны эсвэл 2008 оны тоонууд маань худлаа тоонууд байна гэсэн үг. Нөөцөө бол нэмэгдүүлээгүй. За нөөц байгаль дээр байгаа нөөц бол өмнө нь буюу 2015 онд батлагдсан нөөц бол үнэн зөв бодиттой байсан байна. За энэ нөөцийг бид дахин тооцож судалж үзээд баталгаажууллаа. Усны газраас 2024 онд оюу толгой компани шалгалт хийхэд хаягдлын далангаас ус шүүрч лицензийн талбайгаас гарч малчны худагт нөлөөлж байсан тул 700 сая төгрөгөөр торгосон байна. Гэтэл усны газарт мэдэгдэлгүйгээр газар доор далан барьсан зөрчил илэрчээ. Технологийн төрөл бүрийн шийдлүүдэд урьдчилж мэдэгдэхгүйгээр өөрөөр хэлбэл тэр газарт лицензийг авсан учраас тэр газар тэр юм бүгд минийх гэдэг байдлаар асуудалд хандж байгаа хандлага бол болохгүй. Системийн бүрэн бүтэн бус байдлаас болоод тодорхой хэмжээгээр ус алдсныг бид нар мэдээсэн. Тэгээд одоо бол энэ асуудлаа бүрэн шийдвэрлсэн ямар нэгэн байдлаар байгальд ус алдаагүй. Оюу толгой компани ус ашигласны төлбөрт өнгөрсөн жил 27 тэрбум төгрөг, өнгөрсөн хугацаанд нийт 218 тэрбум төгрөг төлсөн байна. Нийт усныхаа 87%-ийг дахин ашигладаг учраас ус бохирдуулсны төлбөрийг төлөх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлж ирсэн юм а.